Мөнгөн тайгын улаан буйдаа. Жилийн эрийн замаар замнаж яваад аргагүй эрхэнд их замын дээрэмчин болчихсон хүн Мерсер байдаг. Тэдний нэг нь 70-аад оны үед баруун аймагуудад нэр цуу алдарч явсан улаан буйдаа гэгч ажээ. Энэ эрийн тухай Увс Баян үлгийн Ховд аймгийнхан янз бүрийн л дурсамж яриа хөөрнөж байдаг. Тиймдээч улаан буйдааг 70-80-аад оны баруун аймгийнхан мөнгөн тайгын их замын дээрэмчин гэж нэрших болсон байна. Алс тэртех баруун хязгаарт Асхад хэмээх эрдэнсийн орд байдаг. Гадаадынхан, ялангуяа Оросууд асхтын мөнгөний орд гэхээр нүдэн сэргээд ирдэг юм. Асхтын орд бүхий асхад хайрхантай хүй залгаа нутаг бол Оросын мөнгөн тайгын район бөгөөд битүү ой мод бэрх хэцүү зам харгуйтай энэ нутаг эрт цагаас эхлээд хол ойроос хазаар гүйлгэхсдийн цөсийг шалгасаар ирсэн түүхтэй ажээ. Асхадтай хил залгаа Горно Алтай хязгаарч энэ нутагт багтах бөгөөд Ухаандаа бол Алтай хязгаарын шилийн сайн эрчүүд Орос Тувагийн нутгаас адуу мал хөөж туухта энэ л нутгаар дамждаг байжээ. Соц нийгмийн үед тэдний ёс заншил арга барилыг улаан буйдаа гэгч залгамжлан гарч ирсэн ч харамсалтай нь шилийн эрчүүдийг шилдгээр тодруулдаг биш ширвэж хайдаг нийгэм байсан болохоор мань буйдаа нутгийнхаа ардуудаас сайн нэрийг дуулж явсангүй. Түүнийг шилийн сайн эргэж хүндлэхийн оронд малын хулгайч гэж нүд үзүүрлэх жишээтэй. Ийм нэгэн золгүй тавилантай эр нэг үе мөнгөн тайгын ой хөвчөөр бүгэж Орос Монгол иргэдийн мал хөрөнгийг хооронд нь хольж солин ёстойлныг дураараа дөргиж явсан юмсанж. Мань эр зөвхөн Горно Алтай мөнгөн тай хаваар бүгээд байсангүй. Овс нуур, Тэсийн гол, Асхтын орд газрын ойролцоох Ногоо нуур сум, Алдар түүхтэй Толбо нуур, Дэлүүн сумын нутгийг дамнаж хар тарвахтай, Булаг өндөр, Баян үлгийн аймгийн Цэнгэл, Сагсай, Улаан хус сумын нутгаар хөндлөнгууд давхиж явсан байх бөгөөд Монгол эрчүүдийн алсын замд морь малаар зорчих яс чанар илэрхий муудаж, машин тэргэнд хамаг найдалгаа тушааж явсан цоц нийгмийн үед морин дэлэн дээр ингэж дэрвж явсныг нь бодохоор өөрийн ирэхгүй бишрэх сэтгэл төрмөр. Гэхдээ түүний явдал суудлыг Манжийн үеийн шилийн сайн эрчүүдийн явдал суудалтай зэрэгцүүлээд үзвэл инээдэмтэй л дээ. Манжийн үед манай шилийн сайн эрчүүд ямар байсан гин? 19-р зуун бол Монгол орон шилийн сайн эрчүүдээр дүүрэн буцалж байсан үе билээ. Тухайн үед Хянганы нуруунаас ил тарвахтай, Тэнгэр уул, Алтайн уулс хүртэл, Сияны тайга, Байгаль нуураас урагшаа Хөх нуур хүртэлх өргөн удам нутагт амьдарч байсан монголчуудад Манж дайчин чин гүрний төрийн хуульцааз үйлчилж байсан цаг. Гэвч отго жинстэй ноёд толгой бүхийн сөхөрдөг байсан энэхүү Манжийн хуульцаазыг огт тоосон шинжгүй бүксөө арчиж явсан хинэггүй хүмүүс бол тэр цагийн шилийн сайн эрчүүд байлаа. Манж дайчин гүрний тэнгэр тэтгэсэн хааны 1762 оны моторын үсгтээ халах журам хуулинд суурин худалдаачдыг тонон дээрэмдэж үл болно. Айлган сүрдүүлж тонон дээрэмдсэн тохиолдолд гэмтнийг огтжин алах цаазын ялаар гисгэн цээрлүүлмэй. Нүүдэлчин иргэдийн өмч болгох мал сүргээс хулгайлан завчсан этгээдийг хугацаагүй цэргийн албанд цөлөх, гар хөлийг нь цавчин мухарлах, хулгайн хэрэгээ дахин давтан үйлдвэл эзгүй цөлд ширлэж алах ялаар шийтгмэй гэж заасан байдгаас үзэхэд Манжийн хууль нилээд хатуу чанга байсан нь ойлгогдно. Гэхдээ л хээрэргэр хицээр дэр хийж явсан шилийн эрчүүдэд Азийн зүүн талыг тэр аяар нь улаан дороо гიშгэж явсан Манжийн хааны харгас хатуу хууль цааз айлын нохоо хутсан дайны санагддаггүй байж шилийн эрчүүд хөх нуураас тагн урайхан хязгаар хүртэл Хянганы нуруунаас Тэнгэр уул ил тарвахтай хүртэлх өргөн уудам нутгийг агтны туураагаар тамгалж хүлгийн сайныг шилж унан дур зоргоороо жигүүрлэн инэсч явсан байдаг. Тэр үед Монголын зүүн хязгаарт торой банд тэргүүтэй шилийн эрчүүд Дарган нутгийг агтны туураагаар тамгалаад зогсохгүй урагшаа өвөрлөгч 49 хошууг нийлэнхүйд нь гүйцээдэг байсныг бодохоор үнэхээр бахадмаар. Гэвч энэ нь Чингисийн байлдан дагуулын хажууд бас л юу ч биш билээ. Тэр үед Дэлүүн болдгоос Самарканд орох нь жирэмсэн эмийн шээх газар байсан гэдэл бодчих хэрэгтэй. Ингээд бодохоор дэлхийн талыг агтны туураагаар тамгалж явсан эртний монголчуудыг бишрэхгүй байхын арга үгүй. Тэглээч Увс Баян үлгийн аймгийн нутгаар хөндлөнгуулд давхиж явсан улаан буйдааг нэг их доош хийх шаардлага байхгүй л дээ. Яагаад гэвэл манайр орчин үеийн Монгол ирсэн яс чанарыг баруун аймгийнханд хангалттай мэдрүүлсэн нэгэн. Даанч сүүлдээ их замын дээрэмчин болж хувирсан л тиймэрхүү юм да. Гэхдээ Оросууд болон Туваачууд өөрсдөө түүний дургийг хүргэж байгаад дийлдэшгүй дайсантай болоод авсан байгаа юм.
Нэг удаа улаан буйда Горно алтаагаас хідэн адуу хөөж яваад Орос туваа нийлсэн 4 нөхөрт баригдчихлаа. Тэд түүнийг нэвширтлэн зодож нүцсний эцэст амьдаар нь нохоо шувууны хоол болгохоор хүн амьтангүй битүү хөвчөд модноос хүлж орхиод явчихжээ. Энэ нь дэндүү хүн чанаргүй үйлдэл болж тэглээж улаан буйдагийн амьд явах хоногийн тоон арай дуусах болоогүй байсан ч юм уу. Түүнд гинтийн анз таарсан гэдэг. Адуу малаа хайж явсан нэг өвгөн тааралдаагүй бол манер Орос туваа нарын сэтгснээр нохон шувуунд бариулах байж. Энэ цагаас эхлээд буйда цусан өшөө зангидна гэдэг шиг л Орос туваа нарыг үзэж чадхаа байж. Гэхдээ тэр цусан өшөө авах маягаар хүний амь хөнөөж явсангүй. Зам зурт тааралдсан Орос туваа нарыг дээрэмдэх, тэдний эд зүйлийг хулгайлах байдлаар занимаалдаж байгаад л мөнгөн тайгын их замын дээрэмчин хэмээх нэр хочийг олж авчээ. Буйда багада жирийн л малчны гэрт өсч торинсон. Харин мэдээ орсон цагаас эхлээд сургуулиас бултах, багшаас баашилж холдох, сурлага номдоо маравхан хүүхэд байжээ. Түүнийг баг багт нь хөдөө сумдын 10 жилийн сургуулийн хүүхдүүд анги танхимаа орхиод хөдөө гэрлүүгөө оргодог үзэгдэл ихээхэн илбэг байж. Буйдаг 4-р ангиас сурч байх үед нь гэр нь байрмын даваа 7 толгой хэмээх газар нутгалдаг байсан бөгөөд сумын төвөөс явган нүцгэн гарсан бага насны хүүхдэд 100 гаруй километр явж гэр орондоо 9 минут очихно гэдэг бол бардаг ажил биш, давдаг даваа биш байжээ. Тэгтэл улаан буйда яаж игээд л харьцдаг байлаа. Бусдын чөдрийн морийг хулгайлаад чөдөр аргамжаар нь оосрлоод л хөл залгацдаг байсан нь түүнийг харбагаасаа хээрээр гэр хицээр дэр хийж явах одонд төрсөн нэгэн болохыг нь илтгэн. Буйда инхүү оргож зогтох маягаар үлгэн салган явсаар 7-р ангиасаа сургуулиасаа бүрэн завсардаж эрх чөлөөтэй болсон байна. Түүнчлэн малчин аав ээжтэй тусалж том эр хүн болсноо хэд хэдэн удаагийн малын ирэлд амжилттай явснараа баталж чадсан байдаг. Үнэн дээр л малд нүдтэй эрлийн оттой түүнийг хээр гадуур юу хийж явааг аав ээж ах дүүс нь төдийл анзаараагүй. Энэ байдлаараа тэр бие даасан шийдвэр гаргаж өөрийн мал байтугай өрөөлийн малыг олоод идчихдэг болжээ. Тэр бээр 18 нас дөнгөж хүрмэгцээ. Шилийн сайн эр болохоор зориглон шулуудаж мөнгөн тайгаар хилд авсан байна. Тухайн үед Орос Монголын хил дээр харуул хамгаалалт гэж нэр төдий байсан болохоор амныхан салиа арилаагүй бяцхан залууд ийм том боломж олгосон байдаг. Улаан буйда тэр үед хүүхэд гэхээргүй томоор сэтгсэн байна. Тэр бээр Оросын талаас сементал үйлдвэрийн хідэн үнэ оруулж ирэх овоо том төлөвлөгөө боловсруулжээ. Тухайн үед сүү сайлэгтэй мондог том дэлэн хөхтэй сементал үйлдвэрийн үнэ нь Монголын зарим нутагт эд шүтэн болж байсан цаг юм. Манай зарим аймгийн дарга нар тэр үед Казахын цагаан толгойд олж ирж сүү сайлынхаа төлөвлөгөөг давуулан биелүүлнэ гэдэл хойд төр шиг зорддог цаг байлаа шүү дээ. 18 настай буйда амхандаа аймгийнхаа даргын хийдэг ажлыг бүтээх гэж хэтэрхий том сэтгсэн хэрэг юм. Гэвч энэхүү том санаанд бүтлгүүтэх тийшээ хандсан байна. Ямар ч туршлагагүй залуу хулгайч буйда Орос иргэдийн үнэтэй цайтай сементал үйлдвэрийн үнэийг зүгээр л сул задгаа бэлчиж явдаг гэж бодож л дээ. Холоос дурандаж үзэхэд үхэр малын ойролцоо ямар ч хүн байсангүй. Тиймээс тэр дэнхийсэн өндөр биетэй цагаан толгойтой сөрөг үхрэн дээр тавиад буучгаж өөрийн юм шиг туугаад хилийндээс алхчихвал сөрөг үхэр түүнийх болох байлаа. Ердөө 4-5 км газар туухтал хүсэл нь биелэх байсан юм. Гэвч Оросууд үхэр малынхаа хөлийг төмөр гинжээр чөдөрлөөд цоожилж орхидог байсныг шин залуу шилийн эр улаан буйда мэдээгүй. Тэднийг малаа гавлаж хадгалдаг гэсэн ойлголтгүй явсан буйдагийн уур ундууцал дээд зэгтээ тулж ямар сайндаа л идээшиж байсан нэг үхрийн толгой руу чангахан өшөглөж орхижээ. Гэсэн ч тэр шантарсангүй. Үхэр малаа хүртэл гавлаж гяндалдаг Орос тосгоныхонд ихэд дургүй хүрсэн дэрбээр. Энэ муу хідэн азхыг чинь авахтаа л нэг авна гэд шүд 100 занаж байсаар нэгэн арга бодож олжээ. Тэгээд мөнөөх дургууг нь хөргсөн Орос тосгоныхныг үнээгүү болгохоор хэдэн өдрийн турш холоос дурандсан байна. Тэгтэл нэг өрөө хамтралынхан сементал үйлдвэрийн үхрнүүдийнхээ гав гинжийг тайлж хашаанд нь оруулаад найрлахын тэрэ. Тосгон руу хитрхи ойртож очсон буйдаад Баянхуур хөгжмийн дуу тип-топ хийтэл бүжиглэх чимээ сүрхий чангаар сонсогдож байв. Гэвч хэрвээ бүтлгүүтэд буцаж зүгтлаа гэж бодоход нуугдах бартаатай газар морио ууж орхисон нь дээр гэж буйда агшин зур сэтгээд авсан байгаа юм. Тэгээд тэр тун болгоомжтой явсаар ухаан жолоогүй найрлаж байсан хүмүүсийн хажуухан талд ирээд нэгэнд үнзэн байшингийн араас бүхнийг толдонгоо социализмыг ингэж л байгуулдаг юм байх та гэж шивнэж байсан гэдэг. Эр эмнийсэн 10 гаруй хүн уусан архиндаа мансуураад эд бужигнаж байх бөгөөд сүүлдээ зарим нь зогсоо зайгүй бужиг танц хийснээс болоод хоёр хөлн дайвалзаад суудлал дээрээ лаг хийтэл ойчхон харагджээ.
Төдөлгүй бүрэнхий болж найрлаж буй хүмүүс дотор эрүүл ухаантай хүн үлдээгүй. Чухам энэ үед улаан буйдаа үхрийн хашаанд явж ороод 20 гаруй сементал үхрийг хашаанаас зугуухан хөөж гаргаад өмнө зүгийг чиглүүлж орхиод эзэнгүй байсан нэг байшинд орж галтгооны өрөөнөөс нь идэж уух юм авч өвөртлөөд үүдний өрөөний хананд байсан хоёр амтай шувууны буг үүрсэн байна. Хэрвээ хойноос нь хүмүүс хөөвөл өөдөөс нь буу тавих гэж тэр. Тэгээд манер урагшин зөвлүүлж орхисон хідэн үхрээ туугаад хөдөлжээ. Гэвч шөнийн цагаар бэлчээрт явж сураагүй үхрнүүд нь эргэж хашаа сарвч руугаа гүйлдээд байж. Тэглээд шилийн хулгайч болох гэж нөр хичээл зүтгэл гаргаж үүний төлөө цуцалтгүй тэмцсэн улаан буйдаа тэдгээр үхрийг яаж ийгээдэд мөнгөн тайг руу оруулж дөнгөсөн байгаа юм. Нэгэн тийш нь оруулаад авсан болохоор түүнд айх аюул байсангүй. Яагад гэвэл мансууртал согтож унсан хамтралынхан өглөөнөөс нааш сэрэхгүй. Харин өглөө сэрээд үхрээ алга болсныг мэдмэгцээ мөнгөн тайг руу мөлхөх нь холгүй мацх нь ойлгомжтой. Тиймээс улаан буйдаа үүр цаахаас өмнө мөнгөн тайгийг туулж бараад нутгийнхаа зах сэжүүрээс атгаад авсан байхтал орсуудын гараас мултарчглаа гэсэн үг. Үнэн дээр тэр анхныхаа том олзыг сүнжин дууж явсаар үүр хаяарах үед нутгийнхаа барааг олж харжээ. Хүн гэдэг амьтан үр хүүхдээ хизээч муу үйл хийхгүй байгаасаа гэж боддогч өөрт нь хэрэгтэй зүйлийг олоод ирсэн байхад ашигтай талаа бодолцоод арга буюу хувь тавилантайгаа эвлэрдэг тохиолдол бас бий. Яг л энэ жишгээр буйдаагийн аав түүнийг загнаж дандрахын оронд хаах олоос улгаалаад ирсэн үхрүүдийг нь ихэд нууцлж байсаар өөр сумдын сүм фермийн айлуудад хямд үнээр зарж амин хувьдаа овоо хэдэн төгрөгөөр цулайж ирсэн байгаа юм. Эцэг нь түүнийг анх ингэж өөгшүүлсэн учраас улаан буйдаагийн шилийн хулгайч болох заммөр их л сайхан гэрэлтэж ирсэн байна. Сүүлдээ манер горно алтайгаас өндөр зэгзгэр битээ томсог адуг хэд хэдэн чудаа хөөж авчираад нутгийн гүн рүү оруулж шахсан байна. Гав гинжтэй сементал үйлдвэрийн үхэр хөөгөөд ирсэн сүрхий ир ганц хоёроо яваа томсог адуг бол ядах юмгүй тонших нь ойлгомжтой шүү дээ. Чухам ингэж манаргаж явахдаа Орос туваа нийлсэн хідэн хүнд баригдаад нохоо шувууны хоол болох төгснө нь тэр. Энэ цагаас хойш манер мөнгөн тайгийн их замын дээрэмчин болж хувирсан бөгөөд нэг удаа тэрбээр үлсч цангахын эрхэнд давааны зам дээр отоонд гарчээ. Дотроо бол мэдээж Орос туваа нарыг зансаар сууж. Тэр үед Оросын хүнд даацын машинууд мөнгөн тайгаас хандгайт руу банзуулан модон материал тасралтгүй зөөж байлаа. Совет Транс гэсэн бичигтэй улаан цэнхэр шар өнгийн КАМАЗ машинууд цовно. Морио нууцлж уяад зам отсон буйдаа давааны орой дээр булгнаж үлдсэн хоёр машин руу дайрахаар шийдсэн байна. Түүнийг том балиусаа бэлэн зэхээний байдалтай түрүүлээд очиход дундаа том шилтэй бараа шиг тавьчихаад найрлаж суусан Орос туваа хоёр жолооч нилээд халамтсан нүдээр хялам хийж харснаа. Өө пастух самогон яст гэх мэтэр архинд улаарсан хээгүй арагчны аран шингаар угтжээ. Буйдаа хилийн ойролцоо нутгалдаг Монгол иргэдийн нэгэн адил ойр зургийн туваа хилтэй тул яаж игээд өөрийнхөө гэрээг давааны доохонтой байдаг гэж ойлгуулад байшин барих гэсэн чинь банз хэрэг болоод банз өгвөл шимийн арх өгч болно гэсэн байна. Хариугүй архиа дуусгах гэж байсан хоёр уухантаас машин асаагаад буйдаа туваа жолоочийн машин суусан бөгөөд аз болоход Орос жолооч нь төрүүлээд хөдөлжээ. Тэгмэгц буйдаа мундаг том балиусаа гаргаж ирээд туваа жолоочийн ирүүнд нь тулгаж. Эхэндээ тэр жолооч гайхаж хүүхдэрээ шахан буйдааг арайч ингэхгүй байх гэж бодсон байдалтай байснаа түүнийг яхаас ч буцахгүй болохыг нь ажиглаж мэдмэгцээ машинаасаа бууж давааны уруу унан тусан зүгтжээ. Буйдаа түүнийг тэр чигтэн орхиод машины кабинд байсан гахайн утсан мах талах өтгөрүүлсэн сүү зэрэг тухайн үедээ л тансаг хүнсийг ууталж аваад мөн туваа жолоочийн зам зураа малчиттай наймаалцах гэж авч явсан жижиг сажиг бараа таваарыг хаман оджээ. Энэ нь түүний Орос туваа нарт өшөрхөж хийсэн анхны дээрэн байлаа. Яванда тэр өөрийн хань амсаатантай болж Орос туваа нарыг мөнгөн тайгийн даваан дээр нэг хэсэг сандаргаж байснаа сүүлдээ илчлэгдээд ирмэгц хандгайтын зам дээр Оросуудыг отож байгаад бензин шатхууны цистерн дээрэмдэх болжээ. Социализмын үед юмд тооцоо байгаагүй тул түүнд дээрэмдүүлсэн жолооч нар ялан дунаж ясанд халахалгүй салдаг байсан байх. Улаан буйдаа 90 цент хүрч 28 нас хүртлээр цэргийн албанд явсангүй. Эрэлгийн данснаас хасагдсан гэдэг шиг төрийн данснаас хасагдсан тэрбээр сүүлдээ мөнгөн тайг, горно алтай хаваар дураараа дөргих боломжгүй болсон тул уус нуур тисийн гол, толб нуур хар тарвагтай, булаг өндөр, Баян Үлгийн аймгийн Цэнгэл, Сагсай, Улаан хус сумын нутгаар хөндлөн гулд давхих болсон гэдэг үлээ. Хамгийн сүүлд тэрбээр нэгэн туваа эрийн тархийг хаг зогсон хэрэгээр шоронд ороод л сураг алдарсан байдаг.
Гол нь туваа эрдээ биш байсан бөгөөд цагдаа нарын гарт баригдсан нь л энэ байлаа. Тэрнээс биш улаан буйдаа 18 настайгаас эхлээд л шоронд орж шон төлгөөлөхөөс 9 булсын хэрэг зөндөөн үлдэж байсан хүн ажээ. Энгийн амьдрал энтер гэж бодож санах юмгүй. Чухам юуны төлөө хулгай хийж яах гэж зам гудаст дээрэм тонол үүсгэж явсныг нь бодохоор одоо гайхмаар. Зарим хүнд хээрээр гэр хизээр дэр хийж явах төрөлхийн дур сонирхол байдаг бололтой. Хэрвээ улаан буйдаа өнөө цагт дээрх шигээ манаргаж явсан бол увс завхны хойд чиглэлийн сумдын малчтыг атгандаа авч айлган сүрдүүлээд мал сүргийг нь улаан цагаан дээрэмдэд байгаа новшийн туваа нартай нилээд үзэлцэх байсан бизээ. Ийм нэгэн тэсгэлгүй хулгайч тэрслүү ир хасаг туваа оросгүй айлгаж ичээж явсан хачин түүх бас байх юм. Ямар сайндаа л түүнд дээрэмдүүлж тонуулсан орос туваа нар буйдаа гэдэг тэр сайн ирийг ялах ганцхан юм бий. Тэр бол цаг хугацаа. Насны эцэст энэ хүн амьдралын шаргал тоосон дээр далаараа цэвэр тавиулна гэж яжлан ярьдаг байжээ. Ёстой л аргаа барсан зүдэрсэн хүмүүсийн үг юм да.